ундрах компани 2003 оны 10 сараас эхлэн Монгол үндэсний хувцас үйлдвэрлэл, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өнөөгийн байдлаар Монгол дээл малгай, гутал, сүлжмэл бүс зэргийг иж бүрнээр нь үйлдвэрлэх дотоодын 100% хөрөнгө оруулалт бүхий томоохон үйлдвэрлэгчдийн нэг юм аа. Монгол үндэсний хувцас нь хийж буй хүнээс нэлээд нарийн ур ухаан шаарддаг бөгөөд туршлагатай мэргэжлийн боловсон хүчнэр игнэгээ бүрдүүлэн чанартай жинхэнэ Монгол үндэсний хувцсыг үйлдвэрлэн хэрэглэгчдэд түгээх нь энэ хамт олонны эрхэм зорилго билээ. Миний хувьд бол одоо 10 докторатаас эхлэл үндэсний хувцсыг доорлсон. Одоо энэ миний амьдралын хугацаа маань нийт агуулгын нөгөө одоо захиалга хувцсны анги төгссөн. Тухайн сүрийн бол одоо тэгээд дасралтгүйгээр би одоо 35 жилийн салбарт ажиллаж байна. Манайх бол одоо үйлдвэр явуулахын түүхийдээ бол Тайланд маань төлс энэ тийг болсон. Солонгос улсын одоо зах зээлээс бараа татдаг. Одоо тийм учраас манай бараа бүтээгдэхүүн бол чанартай аливаа юм хийх түүхийд маш сайн байх хэрэгтэй. Тэгээд стандарт тэр хим хэмжээг одоо мөрдлөг болгож ажиллах юм бол одоо Монгол хүмүүс нь тэгээд энэ брендийн хувцснаас хүмүүхэн талд татгалзаж Монгол хүний ургуулсан хөрсөн дургуулсан хүн одоо эдийн бодаа хийдэж Монгол хүний өдөрсөн хийж Монгол хүн өнөөдөр энэ үр ширхүү өөрийнхөө хүнчлэгийн хэрэг хүлээн жийж үр шир багтай өг дээдсээ хайрладаг. Би олон улсын үзэсгэлэнтэй ингээ Монголын одоо нөгөө хувцас ингээ мөнгө медаль аваад зогсож байхад би өг дээдстэй их баярлсан. Түүнээс бид уламжлалгүйгээр бид өнөөдөр явахгүй. Бид уламжлалаа дэндүү хаяад Америкийн одоо стандартын Харвард их сургууль төгссөн энэ олон улсын энэ стандартыг мөрдөд байгаа бодлоо бидэнд таарахгүй. Мөнгө хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн үндэсний өв уламжлалаа тусгасан орчин үеийн төрөл бүрийн дизайн стилтэй загваруудыг зохион бүтээж захиалгаар үйлчилж байна. Үйл ажиллагаагаа явуулж гиснээс хойш Монгол болон олон улсын хэмжээнд зохиогдож байсан үзэсгэлэн яармаг худалдаанд тогтмол идэвхтэйгээр оролцоор ирсэн бөгөөд 2010 онд Бүгд найрамдах Солонгос улсад зохиогдсон эмэгтэй зохион бүтээгчдийн олон улсын уралдаанаас мөнгөн медалийг хүртэж байжээ. Дийлэг бол энэ 13 дугаар зуун хүний гүрнээс өсчихсэн. Ерөөсөө ингээд баруун 100-ээс баруунтаа шиг гэдэг хов зах гэж тухай үеийн нэмэлтгээс одоо бол мөрөлдсөн зах гэж нэрлэдэг. Энэ хувцас бол Монгол үндэсний яацгүй хувцас. Нэг чавхлан бол одоо энэ бол яг Монгол үндэсний хувцас гэдэг нь одоо манай энэ яагаад батлсан гэхээр ноён уулын болсноос олдсон тэр хувцас яг үндэсний хувцас батлсан байхгүй. Тэгэхдээ манжинд тэгшээд бид нар шинэ найр бод манжи ихсээд байгаа. Манж дөрвөн жингтэй дийлэг бий болгосон. Одоо 400 жил манайх энэ манжийн дөрвөн жингтэй дийлэг өмсөж байгаа. Тэм чинийг яагаад ч тайлаа хайж болохгүй ардын өмсгөл ялаад наваа юм нацад орж байгаа тэргүүтэн одоо улсууд энэ дөрвөн жингтэй дийлэг өмсөж шилээд малгай тавьсан болохоор нэгийг хараад ухсгаа хайж болохгүй мөрөлцөн захтай өмсгөл наafан хүзүүтэй хүнд мөрөлцөн захтай дийлэлүүд зохицыг би бас дашгүрм хэлмээр байна. Дөрвөн жингтэй дийлэг нарийнхан хүзүүтэй өндөр хүзүүтэй өмсдөл гоё байдаг. Тэгэхээр энэ Монголын ард түмний түүх 400 жилийн түүх учраас аль энэ манайх биш юм аа энэ манжи хувцс юм аа. Манжи гэдэг үндэстэн бол одоо байхгүй шүү дээ. Бид нар хятадыг мөн хэлж болохгүй. Аль хүний амьныг сахалт хүний санаа нэг байна. Бид нар өөрсдөө юм хийгээд ирэх юм бол бидний хувцсыг өөрсдөө хийгээл өмсөх юм хятад авторч бидний чийшнд бидний хувцсыг уулахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө холбоотой байхгүй. Бид нар өөрсдөө хоолой хийж идэл өөрсдөө өөрийнхөө юмыг үйлдвэрлээд ирэх юм бол дөрвөн жингтэй ч вэ мөрөлжин захтай ч вэ энэ Монголын ард түмний гэж байна. Хэрэглэгчдэд дээдлсэн үйлчлэгийг үзүүлэн Монгол үндэсний хувцсны үнэт өв санг баяжуулан түүнийг олон улсын түвшинд сурталчлан Монгол хүн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж буй бүтээлч хамт олон бол Урундрах компани хамт олон юм аа.
байна.